даваа сүрэнгийн дайр сүрэн гэдэг. Тэгээ Монгол ухаанд ялангуяа гэрийн нөхцөлд сурч хөдөлмөрлөж эхэлсэн. Тэгээд хүний биеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болох ийм сайхан Монгол байгаль байдгийн байна. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн ургамал юм байна. Энэ байгалийн ургамлын доторх эргэтэн системүүд нь бага дунд дээд системүүд нь бүгд байгальтайгаа холбоотойгоор эрүүлжиж амьдарч явдаг юм байна. Одоо оюуны өмчийг бол овоо хэдэн сайхан оюуны өмчүүд бол гаргацсан байгаа л да би. Би малын сүүн будаг гэж анх эхэлж гаргаж ялаа. За энэ сүүн будаг маань одоо болсон чинь хүний эрүүл мэндэд дэндүү ач холбогдолтой сайхан бүтээл болчихжээ. Би бол биет бас өвийн өвлөн уламжлагч сайхан Монгол байгалыг гэлээ. Би өөрөө Монгол байгалийн ургамал юм чинь энэ ургамлыг эргэтэн системүүдийн эрүүл байлгахын тулд энэ сайхан байгальтайгаа ойрхон байж болдгийн байна гэдгийг өвдөж ч үзлээ, эрүүлж ч үзлээ, нотолж ч үзлээ, судалж ч үзлээ, одоо дэлгэрүүлэхэл үлдээд. Бол холоор хөхөр энэ вэж зис калий, кальций гарсан байгаа. Тэгээ хамгийн гоё юм бол юу вэ гэхээр зэрэгэнтэй сүүнд чинь магний төмөр хоёр байдаг байхгүй юу? Тэгсэн чинь миний сүүн будагт болоод гараад ирсэн чинь нөгөө сүүн будаг маань төмөр нь байхгүй, магний нь байхгүй, зис болоод гараад ирж байгаа. Энэ маань ерөөсөө хүний биеийн бүх эрхтнүүдэд наад захын зис гэдэг бол хүний биеинд баг байдаг ч гэсэн элгэнд байдаг. Энэгээрээ нөгөө артерийнхаа судсыг цэвэрлээд гарах боломжийг нь бол нээж өгч идэг. Гэтэл нөгөө бүтцүүд нь болохоор ясыг бэхжүүлдэг, эрүүлжүүлдэг, уургажуулдаг гэх мэт ийм сайхан бүтээлүүд байна. Би ч эхлээд бол малын хоньныхоо ноостой бол ноцолдож эхэлсэн. Дараагаар нь хоньныхоо ноосыг өнгөнгөөр нь авч байгаа. Энэ ноосыг химийн будагт оруулах юм бол маш их тийм тод гардаг. Энэ байгалийн будагт нь одоо жишээлх юм бол энэ сүүн будагт оруулсан ноос энэ вэ. Нэг удаа ингээд сүүн будгийг хийгээд будаад гаргаад ирэхээр 64 хүртэл хоёроо цагаардаг. Хар ногооноосоо шүү дээ тий. Энэ одоо миний аавын өвгөн аавын маань их номын баримтаг байжсэн ийм хөөрхөн Яманы арьс байгаа. Хэдэн онд 99 онд байна. Энэ бол ерөөсөө дэлхийд ганцхан байгаа миний Яманы арьсан дээр хийсэн аваараа заалгаж хийсэн бүтээлчтэй. Өв байхгүй юу. Сургалтууд маш их явуулдаг л да би. За энэний зүүн орох хурлалын нэг учир утга вэ. Энэ 10 түгээмэлгээд энэ бүрэн бүтэн байхын бэлэгдэл соёлын морины бэлэгдэлтэй байхгүй юу. Нэг шав маань энэ Яманы арьсаар энэ бүс агсуурах хийж байгаа. Тэгтэл одоо будаг хаан байна вэ гэлээ. Малын сүүгээр гаргадаг. Халамж үйлчилгээний газраас чинь нэг санхүүгийн дэмжлэг олгодог шүү дээ тий. Сая 500 мянган төгрөг надад зөвшөөрч өгч ийсэн. Энэ зис данх, зис төмпө хоёр авчилаа. Газар дор хийн. Зис тавганд хийгээд гараад ирэнгүүт нь хусны одоо доол мол шатааж энэ төр хийд юм а. Нүдэж хийдэг юм байдаг. 3 орцтой 108 хоног байлгана. Аль ч сүү болно. Усныхаа бүтцээр малын сүүнүүд өөр байдаг. Өөрөөс нь бол ногоо онгил гарна. Энэ ногооныг харж байна. Энэ усны сүвээр нь ингэж амьсгалуулад судлаар нь яваад түр ясч судсанд нь ороод ясвины системүүдэд бүгдээр нь тэлж тардаг байх. Тэгээ хог нь болохоор зэрэг венихээс артерийнхаа судсаар гарна. Тэгтэл энэ бас малын сүү. Энэ бол хүр манжингийн будаг. 13 төрлийн будаг гаргасан байхгүй юу? Би өөрөө бактера тусаад ийм дээр хийгээд богуудаага хийгээд богуудаан дотроо хоньны ноосн дээр ингээд энийг шингээгээд хоньны ноос утасчтэй. Тэгээд ингээд дэрлий дунтна. 2 дугаар зэрэгт орсон байсан шүү дээ. 4 минут болох юм бол та бактерид хол явж удахгүй гэд би 17 он тийм байлээ. Энэ 3 бүтц чинь нээлжээж хүний эрүүл мэндэд ач холбогдолтой юм байна гэдгийг би нотолцоод байгаа байхгүй. Ноос ч өөрөө эсрэгүсэх чанартай. Муу муухай юм болгоныг бол эсрэгүсэх чадaltaй. Барьдаг. Будаг нь болохоор зэрэг ангах чанартай. Патент оюуны өмчийн патент тэр байна. 20 хэдэн онд оюуны өмчийг сүүн будгаараа авсан. Тэгээ энэ будаг үнэр шал ондоо үзээрэй. За үз. Юу үнэрч байна? Манжин. За зүйтэй. Хүр манжин. Энэ болохоор зэрэг юу нэх? Хар модны холтос биш үү? Хар модны холтос. Хар моднууд ч угаас өөрөө энергитэй байдаг. Натуралын модонд орохоос гадна хүний эрүүл мэндэд дэндүү ач холбогдолтой. Наад будаг чи хөх сааралд байгаа. Будлаа наадах чинь хар ухрын нүд. Тэгээ хамгийн гол юм бол миний одоо зориод гол зүйл гүйгээд байгаа. 98 оны хоньны ноосын гар нэхмэлийн бэлдэс бэлдэх технологиор энийг гаргасан оюуны өмчөө патент авсан байна. Энэ хэдэн оных байна вэ? 21 оных. Монгол байгалаас ургасан Монгол ургамлаараа би хүнд эрүүл мэндэд хэрэгтэй юм хийчихэд өнөөдөр ингээл ангаагаа зогсож шít. Энийг дэмжиж
одоо ажиллаад ингээд хамтард явдаг уламжлалт ангаахын байх ах гэж бодож байна. Энэ их сайхан байгаа. Жинхэнэ Монгол оюуны өмч бүтээлүүдийн хүүхдийн жишээлх юм бол ингээд гараараа энэ чинь ингээд атгачтай хүүхдүүд. Тэгээ энэ чинь дотор ноостой. Үнэрцэн ч хоргүй. Ингээ өнгөнгийн ялгуулна эндээс. Хүүхдүүдээр их болдсон болно шүү. Хуурай сүү хийж болоод байгаа юм чи ягаад бид нар энийг будгийг ингээд ийм хуурай суулчих болохгүй гэж хуурай шуулаад эмийн бүтээгдэхүүн болгочих боломжтой. Одоо энэ ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Уламжлалт хангаахын. Би даан чи эмч биш. Тэгэхээр надад баг хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Баг энийг бүр ингээд Монголын дэлхийн юм болгочихоос би байсан байгаа хамаа. Хүн гэдэг өөрөө байгалийн ургамал юм а гэж байгаа. Тэгэхээр байгальтайгаа ойрхон од гаригаа хүртэл харж чаддаг. Тэрийг хараад баясдаг, сэтгэл санаагаа өргөж чаддаг. Энэ оюун тарихинд хөрөнгө хурааж чадсан хүн өнөөдөр амьдрна. Ийм л сайхан юм байгаа.